өөрийнхөө үгээрээ яг тэр өдөр тэр шөнө яг юу болсныг тэгж эхлэе. Би тэр чиний хоолойг өөрчлөх уу яг уу тэрийг чинь одоо хэлчихгүй. Тийм хоолойг өөрчилсөн дээр хаа. За би болохоор одоо 21 настай. Тэгээд яг 5 сард Турк явсан. 5 сарын ихэр. Тэгээд 6 сарын гэрээдээ Турк явсан. Тэгээд жил болгоо ингэж хүмүүс авч явдаг. Тэгээд 5 сард явчаад 6 сарын сүүлээр манай бурхан болоод тэгээд Монгол руу 7 хоног буцсан. Тэгээд буцаж ирээд янаачлаа. Зүгээр. За тэгээд яг ерөнхийдөө яг бурхан болоод яг би нөгөө нь Монголд үлдчихье гэж бодож исэн байхгүй ажлаа үргэлжлүүлэхгүйгээр тэгсэн чинь харин яг манай тэр нөгөө панда гэдэг одоо хариуцж байгаа захирал болохоор чи ингэж яаш уу одоо буцаж ирэхгүй бол болохгүй шүү. Ажлаа үргэлжлүүлэх бол болохгүй юм чинь ажил явж байгаа болохоор ингэж нөгөө нэг янз бүрийн юм хом миний тэрэ мэрийг амар хүмүүх төрөг хэрэгтэй олноо. Торгуул моргуул гэд. Тийм болохоор чи буцаж ирэхгүй бол болохгүй гэ. Тэгээ би заа гэд. Тэгээ 7 онцоод буцаж ирсэн. Тэгээ яг Монгол явж ирснээс хойш ерөнхийдөө яг сэтгэл санаа айгуу жоох асуудалтай л болсон л байсан л та. Тэгээд тэг ерөнхийдөө бол нөгөө манай тэнд байгаа одоо монголчууд нийт одоо 60 хэдэн монголчууд байгаа гэсэн үг. 3 групп байдаг байхгүй. Тэгээ нэг групптэй ер нь 20 10 хэдэн хүнтэй 20 хүнтэй байдаг. Тэгээ насны заалт маалт нь болохоор ер нь бол 17 8 хүүхдүүд бас яваадсан баха. Тийм. Батлан даалтаар явж байсан. За тэгээд ерөнхийдөө бол 6 сарын дундуур явж ирчээ 7 сар 8 сар гээд нэг 2 сарны гайгүй жаад яг 9 сарын ихээр манай тэнд нэг уур группийн нэг ахын төрсөн өдөр болоод тэгээд болохоор өөр айгуу тийм нийтчтэй юм гоё хүн байдаг болохоор бүүнөрөө төрсөн өдөрт урьж ийн энэ төр гээд тэгээд төрсөн өдрөлөө бүүнөр явсан группийнхаа нэг хиттэй зүйтэй. Тэгээд яг очоод тэгээ би тэр өдөр нөө найзтай явж исэн болохоор гээд ерөнхийдөө яг алкоголоо ер нь жоохон хэтрүүлээл ер нь өөрөө мэдгүй хэтрүүлээд ууцсан байсан. Тэгээд ер нь жоохон согтох тийшээ хандсан. Нэг мэдсэн чинь л ингээд толгой болгоо эргээд ингээд явцсан байсан. Тэгэл мэдгүй тасарсан л юм ухаан санаа нэг орж гараад тэгээ манай нэг мэдсэн чинь манай найз наваа ингээд хоёр найз маань 2 талаар төвшсөн. Тэгээд ингээд явж ирсний санаад байгаа. Тэгээд явж ирсэн манай нь лажмаа гэдэг нэг байрладаг байр. Одоо нэг одоо орцсон дотор 1 2 1 5 4 5 өрөө байдаг гэх юм уу. Тэгээд дотор ингээ 2-ороо 3-ороо гэх хүмүүс байдаг байхгүй. Тэгээд яг намайг оруулж өгөөд манай найз би нүг орцсныхаа үүдэн суудсан байсан билээ. Орохгүй гэ. Намайг үлдээж авах гээд аваад айд гэдгээл орохгүй марахгүй гэд гисэн. Тэгээд байжгаад орохгүй үлдүүлт гэх нөгөө хэд ч юм бас цаашаа нэмж уух гад дэлүү яалаа. Тэгээд явцсан байсан билээ. Тэгээ намайг оруулж өгөөд орон дээрээ үлдээчээд гарсан баа. Тэгээ би яг миний яг өөрийн санджаагаар гэх юм бол яг орон дээр үлдээсэн. Тэгээ би толгой эргэж жаад нөгөө тэр үедээ өрөөндөө нэг охинтой байдаг гэсэн. Уг нь гурлаа хийж жаад манай нэг өрөөний охин өрөөнөөс гарсан байхгүй. Тэгээд яг хоёулаа байсан гэсэн үг. Тэгээд манай өрөөний охин оруулж өгчөөд явцсан би ингээд хайчиж үгээд үе хайчиж гараад нөгөө охиныгоо хайгаад тэгээ манай өөрөө болохоор нэг давхар дээд байсан байхгүй. Тэгээд яг балконы хаалга гэж байдаг байсан. Тэгээ балконы манай хаалга болохоор төгжээгүй. Ингээ шууд ингээ онгоцдог гэх юм уу. Тэгээд би яг балконыхаа хаалгаар гарчаад хинээ хайчиж байгаа энэ төр гээд хайлт харсан чинь яг нөгөө нэг одоо тэр Оникс гэдэг тэр одоо панда гэж хүний хамтлагийнхаа хүмүүс зогсчихсан байхгүй. Бүүнөр. Тэгээ би харсан тэрийг. Тэгээ би хайчиж гэж газар унцахгүй хөл алтай. Тэгсэн чинь Оникс гэж хамтлагтайс нэг жоохон нэг залуу байдаг гэсэн хүүхд дүү гэх юм надаас. Тэгээд үе жаароор гээд намайг яг оруулж өгөөд өөрөө гараад гаднаас нь хаалгыг хаагаад гарсан байхгүй. Тэгээ би яг намайг оруулж өгөөд тэгээ би яг нөгөө нэг өрөөнийхөө охины орон дээр хөвтсөн байхгүй тасраад. Тэгээ би чай нэг бүүлчгүүд нэг толгой хэрэгжсэн. Тэгээд за айгуул яг орон дээр нь бүүлччихэл одоо бүү юм болно та гэж адаа. Хараа гэж орлогоо ngөмөлгөөд. Ер нь ойрхон л доо. Тэгээд яг орон дээрээ гарчаал тэгэл яг нэг санаа амарсан юм шиг. Толгой ингээл эргэлжлээс. Тэгээ байжсэн чинь манай балконы хаалга онгоох шиг болсон байхгүй. Нэг орж ирэх шиг болсон. Би өгнөр унтцсан гэх юм аа. Тэгэд ингээс хэрээд ингээд нүд ингээ хөдлөөд хайрнаас би ерөөсөө хөдлөхгүй.
ухаан санаа юу н байгац. Тэгээд яг харсан чинь яг одоо яг намайг хүчин 100 хатан хараад ирсэн байсан байхгүй юу. Тэгээ намайг үгүй чи унтаад тамаа босооч юм асууж намайг ингэ татаж хангаагаад босооч үгүй явж өвөгийн дэлгүүр явах гэдэг босооч. Тэгэхээр нь би тэр үедээ үгүй би одоо тэр үед үг хэлсэн ба би үгүй нэтрэл гэдэг шиг басгүй та яваа маа гэдэг хамс. Анаас энэ хитүү гарсан гэсэн чинь юу яриад байгаа юм бэ? Босыг ин аавар ингээд бүр өргөөд ингээд үүрээд би ч нөө ямар ч тэнгил байхгүй. Үнэн чинь ингээд би ч анх удаа тэгж тасарч үзэж байгаа л ерөөс ингээд ямар ч нэг тэнгил байхгүй л идэм билээ. Бигээ захирч чадахгүй. Тэгсэн хэрнээс оюун санаагаа байгаад идэм билээ. Тэгээд гүй нэтрэгээ би ямар ч тийч ингээд хоошоо унах шиг болсон орлоо. Тэгсэн чинь нөгөө ах чинь харж зогсож байсан гараа авчих. Тэгээ болохны хаалгаар. Тэгэхээр би заад заяа ашгүй гарлаа гэж бодод. Тэгээд яг ингээл тасарсан байж гисэн. Тэгэл нэг мэдсэн чинь л мэдгүй нэг дээр яг ингээд нэг юм хөдлөө дааж юм шиг. Дээрээ нэггүй ингээд зогссон юм шиг мэдрэмж төрөө авчихгүй. Тэгээ би юу лээ гэд ингээд харсан чинь яг тэр хүн дээр ингээд оцгоноод ингээд байжсэн баггүй юу. Тэгээд яг бүнжин нүунийг яг яаж чад би яг тэр үед ингээд хальт санаад байгаа хэрнээсээ тэр үед ингээд юу болоод байгаа ингээд мэдээдсэн байхгүй тэгсэн хэрнээсээ ерөөсөө яаж чаддгүй юм бэлээ. Тэр нөө согтцсон дээрэс нь одоо яасан бол мэдгүй ямар ч тааж ингээд ерөөсөө яаж чадав. Мөртөөж дээр нэг юм хөдлөөд аваад санагдаадсэн надаа. Тэгэл яг юу болсныг мэдэхгүй. Тэгээд унтцсан байсан юм уу одоо тасарсан байсан юм уу. Тэгээд л яг өглөө яг ирүүлэр ингээд сэрсэн чинь араас нэггүй ингээд твэрсэн унтчихсан ахгүй юу. Тэгээ би бас ингээд ирүүл хоноор сэрчээд хийм бол юу лээ гэд ингээд харсан чинь яг нөгөө нэг дээр оцгоноод янз бүр болоод сүү маань ард маань ингээд твэрсэн унтчихсан байхгүй юу. Тэгээ би шууд тал хийгээл ерөөсөө тэр мэдрэмжтэй амар юм билээ яг тэр чаяж инээсээ болцсон юм биш үү. Би яг тэр үедээс зүүдлээд байгаа юм шиг энийг ерөөсөө ингээд гайхаадсан чинь яг тэр хүн ард твэрсэн шалдаа хөвтчихсэн байхгүй. Би бас өөрөө шалдаа. Тэгээд яг дээшээ харсан чинь манай өрөөний охин байдгүй. Одоо миний дээдлийн орон дээр унтдаг байсан байхгүй. Тэгэл би бүр яахаа мэдгүй ингээд хэсэг ингээд юусэн ингээд амьсгалж чадахгүй ингээд байжснаа. Хөөе та юу хийж юм бэ гараач. Юу хийж байгаа юм бэ та гэж би шууд сандраад ингээд боссон байхгүй. Тэгсэн чинь шууд нөгөө хүн чинь хэв нэг таахгүй надад юу ч хэлэхгүй. Хэв нэг надад харсан үе та гараач мараач гэсэн чинь. Юус юу хэлэхгүй надад ингээ хэв нэг барыг хөвшөөлөө яалаа. Харснаа шууд хувцаа ингээ хэв нэг амар удаан ингээ өмснө гараа авчихсан баггүй. Тэгээ би гарсныхан дараа бүр яа юу болоод байна гэ бүр амар уйлаа дээр өрөөнийхөө охин руу бас бичиж хайцیں۔ Хаанисэн чи орж ирээгүй юм ингээ сэрсэн чи ингэсэн байна. Тэр би ингээ ийм юм санаж ингэсэн тэгсэн гэсэн чинь манай өрөөнийхөө охин болохоор өөрөөр орж ирсэн л юм билээ л дээ. Тасарсны араас тэгсэн чинь яг нөгөө хүн чинь намайг араас тэрвэрцээ хөвтчихсэн. Тэгээд чи яагаад тийг харсан бол надад хэлээгүй юм бэ гэдгсэн чинь. Гөө би яаж мэдхийн та хоёр их чинь хамт ууж мууж агаад цог орж ирээ тохиролцоо унсан болов уу гэж бодсон шүү дээ. Тэр нь би чи юу яриад байгаа юм бэ? Би эн чинь гэр бүлтэй юм хөгшин хүн дээ. Би яаж энэ хүнтэй ингэж чи намайг мэднээс дээ би угаасаа ч тийм ийм үнтэй юу гэж ингэ чи намайг оруулж ирсэн би та согтсон байсан. Тэгээ би яаж хэрэг дахиж гарч хүнтэй уугаад цуг орж ирэх юм гээ би яг тэр үнэлээ нэг уурлах юм байхгүй ч гэсэндээ тэр үедээ зүгээр л сэрээчгүй байсан би намайг өглөө гэд юу ч юм дээ. Тийм ойлгож байна. Тэгээд нэг тийм юм болоод тэгээ би ямар ч тааж сэрчээд бүр ингээд паникнд ороод яахаа мэдэхгүй нөгөө найз маань нөгөө нэг тэр үед нэг харьцдаг залуутай байсан байхгүй. Тэгээ тэрнтэйгээ явж байгаа л цуг яасан л юм шиг лээ. Тэгээ орж ирэхээр нь оролцоод ингэсэн гэдгсэн ямар амар юм бэ гэд. Тэгээ тэр үнлөө би чат бичсэн л дээ. Ерөөсөө уулзах хэрэг би ингээ хайгаад болдгоо нэг амар тийм хайц төгрөөд идэм билээ. Тэгээд ингээд та өрөөнд юу хийжсэн юм бэ? Хин таныг орж ирэх гэсэн юм бэ? Би өчтөр ингээ тасарсан байсан. Би ингээ юу чанахгүй байна. Ингэсэн байсан гэдгсэн чинь юу өөрөө уудаас ингэ шалхадлаарч байгаа би яг үндэ мэдээд байгаа хгүй. Тэгсэн чинь юу яриад хоёлаа цог ууж ирсэн шүү дээ. Хоёлаа цог ууж байгаа таны өрөөлөө цог орсон шүү дээ. Тэргээд өөдөөс шал сонсон юм яриад тэгэхээр би бүр өөдөөс нь над руу ингэ бахарны бичсэн байсан. Хоёлаа угаасаа ингэсэн шүү дээ. Тэгээ шал өөдөөс хотлоо яриад харан би шууд блок хийсэн байхгүй. Тэгээд
өглөө өгөн дотроо найзтайгаа ялцаа бодохдоо за одоо ингээд нэг тийм болцсон юм байна. Гэхдээ би сүр бадруулаад хүн амьтанд хэлээд ах юм бол одоо тэр муухай зүйлийг одоо хүн амьтанд хэлмээргүйсэн байхгүй яг үүндээ нуугаад. Тийм бол бүр асуудал үүсээд миний нэр хүнд ч юм уу те амар асуудалд орох учраас би зүгээр за дотроо зүгээр нуучи. Тэр хүн ингээд согтудаа ч юм уу те ингээд буруу зүйл хийснээ мэдчихэж байгаа болохоор чимээгүй авах гэж би бодож исэн байхгүй. Юу ч хэлэхгүй байх гэж би бодож исэн. Нэм болохоор хинт ч хэлээгүй манай өрөөний охин л мэдчихсэн. Гэхдээ би өрөөнийхөө охинд зүгээр л би ингээд шалтан байсан. Гэхдээ ингээд ерөөсөө янз бүр басна би ерөөсөө юу ч санахгүй байгаа гэж хэлсэн байхгүй тэр охинд. Яг бүгдийг хэлээхээр санаа зовоод ирсэн. Ягаад нэг тийм айгаад ч гэх юм. Тэгээд угаасаа өглөөс ирсэн чинь миний угаасаа одоо би одоо яг эмэгтэй хүний одоо амар нийл өвчин болсон байсан л та. Ер нь бол нэлээд өвчөнд болсон байсан ахалгаж гэсэн дээ. Тэгээд ер нь жоохон шаргалт нэг юу гэх юм бэ? Ер нь бол айгүй эмзэг болсон байсан. Тэгээд би чи тэгээд яг тэр өдөр нь би найзтайгаа ярилцж байгаад уйланд улан байраа найзтайгаа ч уйлж байгаа харуулга яагаад гэх юм чи юу ч болов гэж байгаа уйлаа та гих байх гэж бодоод ганцаараа 0 ч юм уу ороод дэлгүүр орлоо гэж гарчаад нэг модон дуун сууж байгаад үлдэх ч юм уу тийм бол байсан л та надад тэр өдөр. Тэгээд энэ ажлыг жагаас андраад үр. Би нэг тийм асууж байна. Болно. За нэгд бол чи бол зөрөгтэй байна. Энийг бол заавал ийм юм дээр дуурах хэрэгтэй. Ийм юм чимээгүй өнгөрөх ёсгүй. Тэгээ одоо дуурсанд маш их баярлж байна. Тэгэл бас чамд маш олон өөр хүмүүс одоо энийг хараад чамд баярлах болно. Яг л тэр хүмүүс бас ажиллахаа айж байгаа. Тэгээд одоо ийм юм дээр заавал дуурах ёстой. Тийм Монголын нийгмийг ингэж солих ёстой гэдгийг ойлгож байгаа юм байна. Чи тухайн үед хэдэн настай байсан бэ? Тухайн үед 21-тэй л байсан. Яг энэ жилийн зам. Би 5 сард 21 хүрсэн. За. Тэгээд тэр одоо чамтай хамт хөвцөн хүн тэрний нэр нь хэн бэ? Тэрний яг би бүтэн нэрийг бас сайн мэдгүй. Ямар ч тач хүмүүс давка гэж дууддаг юм билээ. Давка гэж. Давка. Ер нь давка тийм. Давка чинь пандагийн Давка чинь найз нь. Пандагийн найз нь. Тийм цог бүжгэлдэг найз нь олон жил хамт найзлсан найз нь. За. Чи тэгээд панда дээр очиж пандатай ярьж үзсэн үү? Панда чинь зохион байгуулагч юм байсан тийм үү? Тийм. Тэр үед болохоор яг юм байсан. Ерөнхийдөө за уучлаарай. Би яг маргааш нь сэрчээд одоо нэг юм хомнод болж байгаад би яг тэр өдрөө бас яг найзтай байжгаад гэртээ өрөөндөө орж ирээд унтахгаа байжсэн чинь одоо намайг хүчнцэн хүн дахиж хүн орж ирсэн байгаа өрөөнд. За. Тийм манай найз болохоор бас өрөөндөө унтах гээд найз залуутай ороод ирсэн арай унтаагүй юм бил. Тэгсэн чинь болохгүйныхаа хаалгаар нөгөө хүн дахиад ороод ирсэн байна. Тэгээд манай найз хүү та яах гэж байгаа гэсэн чинь надтай уулзъя гэдээ орж ирсэн гинэ. Миний нэрийг хэлээд. Тэгэд үгүй яах гэж унтчих штэ та гараа мараа гэсэн чинь үгүй зүгээрээ сэрээч яг өрлөө орлоог алхаадсан гэсэн согтуу байсан юм шиг аа мэдгүй. Тэгээд гэсэн чинь үгүй та гараа чи юу яриад байгаа юм энэ гээд тэг гарахгүй уцаа ингээ орлоо зогсоодс гэсэн гарахгүй. Тэгээ байж арай гэж нэг загинж байгаа гаргасан гэсэн баггүй. Тэгээд тэр үед болохоор панда гэж хүн болохоор визэн асуудалтай түргэд өмнө нөгөө олон жил харж исэн болохоор визэн асуудалтай байгаад яг бид хэдтэй цуг түрк явж чадаг байхгүй хэлээр гарч чадаагүй. Тэгээд визэн асуудалтай болохоор ер нь бол хэд түрк рүү орж ирэх гээд фейлдээ нөгөөх нь бүтэхгүй байж байгаад яг бид хэд явахын яг 1 сарын өмнө 10 сарын дундуур яг ирсэн түркт. За ойлгосон. Тийм. За тэгээд яг тэр оройн дахиж орж ирсэн гэдгийг би өглөө басаа сонсож байгаа хгүй найзсаа. Тэгчээ би бүр амар айгаа болтгоо. Яа энэ хүн ч одоо дахиж одоо ямар амар юм бэ? Энэ хүн ч одоо хаширдгүй юм бахта би ингээд чат мад хүртэл бичээд ах чинь дахиж орж ир намаа одоо яах гэдэг юм бахта би дотроо л айжлаа юм л та. Тэгээд тэр хүн тэр хувьд одоо нөө панда гэж хүн байхгүй болохоор группийнх нь өөр ахлагч гэж хүмүүс байдаг байсан байхгүй 2 3. Дарж байгаа хүмүүсүүд нь би боломжтой өөрөө гэж хэлсэн чинь яг тэр хүмүүсийн за би хэмжээ хамаа гэж хүн болсон. Баяраа гэж хүн байсан. Тэгдэх бах гэж би найдаж байна. Тэгээд яг энэ хүмүүсийн аль руу хийх үгээ тэгжсэн чинь хүмүүсээ сонсон чинь одоо ерөнхийдөө энэ Onyx гэж хамтлагийн залуучууд нь бүгд жоохон октоодыг оролцдгоо гэж би сонссон байхгүй хүмүүсээс. За. Тийм болохоор бүгд ер нь адилхан нэг хүлээж авахгүй байхаа гэж би нэг найзаасаа сонссон, нэг 2 найзаасаа. Өмнөх жилүүдэд ийм болж исэн учраас гээд. Тэгээ би бүр бодон шилэн байж баяраа гэж үнийг сонгосон байхгүй юу? Хостоос арай дээр гэж бодод.
Тэр хүн ч бас өөрөө гэр бүлтэйгээ ирсэн байсан. Эхний Баяраа хүүхдтэй. гэдэг хүн нь бол тэр Mr. Happy нүү. Тийм тэр Mr. Happy. За. Тэр хүнийг би за тэр хүн л гайгүй байна гэж одоо сонгоод тэр хүнд хамаг юм хэлсэн. За. Тэгээ уулзаад хэлээхээр би бас нэг уйлж унжаад юм хэлж чадахгүй байх гэж одоо шууд чаад хийсэн байхгүй. Аха. Тийм тэгээд ингээд хаа юм болсон байна. Тэгээ би үнэхээр айж байна. Өрөөндөө ч би тухтай 50 айцгүй байж чадахгүй байна. Та арга хэмжээ аваад өгөөч ээ. Би үнэхээр айж хин дэлгээ мэдэхгүй байна. Тийм учраас танд хэллээ гэд. Тэгсэн чинь заах нь ойлголоо арга хэмжээ авъя гэж хэлсэн тэр үед надаа. Тэр нь би сэтгэл санаа арай гайгүй амраа за одоо энэ хүнд хэлчихэж байгаа юм чиндээ гэж бодоод. За тэгээд ерөнхийдөө яг нэг хэсэг айгүй намж юм байсан гэх юм уу? За. Тийм. Тэгээд яг нэг сар болсноогүй тэр явдлаас хойш. Тэгээ би бол ерөнхийдөө тэнд ерөөсөө хинт чилээгүй л дээ энийг одоо зарим хүмүүс бодож ич магадгүй энэ одоо тэр үедээ хинт чилээгүй ижиж гэж бодож ич магадгүй л дээ. Яа тэгэхээр тэр үед би зүгээр амар айсан нэгдүгээр хоёрдугаар би зүгээр тийм нэг хоёрдугаар би ийм зүйл тохиолдсон гэж хүмүүст хэлээд хэл амны бай болохоос амар айжсэн л та тэр үед. Ойлгож байна. Намайг одоо юу ч гэж хотлоо ярьж болно шүү дээ хүмүүс. Тийм. Тийм болохоор зүгээр чимээгүй энэ хүн өөрөө чимээгүй одоо буруу зүйлээ ухамсарлаж байгаа бол би бас чимээгүй бас байж гэж бодож байсан баггүй. Тэгээд байжсэн чинь нэг сар нэг чимээгүй байлуу та тэгээ би яг ерөнхийдөө бас тэргээ мартчих чадахгүй л өдөр болгон л бодоостой дээрээс надад өөр тэрнээс гадна манууд болсон болохоор маш том асуудал надад байгаа. Сэтгэл зүйн хувьд ч гэсэндээ. Тэгээд давхар дээрээс нь нэмэгдсэн л байсан л та тэр үед бол ер нь бол үнэхээр амар исэн өдрөө хоног явж өгдөг байсан ерөөсөн. Ойлгож байна. Энэ Тэгээд Dizat Dene BX. тийм наач намайг хүчин зүүн баггүй давка гэж хүн. За энэ бол давк юм байна. Тийм. За тэр одоо бол зүгээр л тэр эзтэй хамт нийлээд хിവэрэ нийлээд одоо Турк руу явах гээд Тийм. бэлдэж байна тийм үү? Тийм. За. За тэнгууд Тэгээ би тэр хүнийг яг. тэр хүнийг би бас хонсон ч эхнэр хүүхдтэй илүү эхнэртэй илүү тийм гэр бүлтэй хүн байсан байлээ. За ойлголоо. Тийм. За Mr. Happy өөрөө бол юм хийсэн үү? Тэрийн чимэдхүү. Зүгээр сонсч байсан гэсэн тийм. Тийм. Би яг хоо Mr. Happy гэж хүнийг болохоор яг хоо тэр үед ерөөсөө сонсож байгаагүй гэр бүлтэй хүн нэтрээгээ сонсч байсан. Гэтэ сүүлд ирэхээс өмнө бас нэг асуудал сонссон л доо нэг хүнээс хоёр хүнээс За ойлголоо. бас нэг тийм тэрийн ч одоо яг яриад байгаа. За тэр өөрөө яг Ерөнхийдөө яг би яг тийм би болохоор тэр Mr. Happy гэж баяраа гэдэг хүнд яагаад ингэ гомдоод байгаа вэ гэхээр тэр үед би ингээд тэр хүнд итгээд хамаг зүйлээ ямаг юм ярьсан. Тэгэнгүүт дараа нь одоо тэр хүн бүх зүйлээ ингээд ахын арга хэмжээ авъя гэж хэлсэн ирнээсээ дараа нь ингээд бүр намайг бараг тэр лажмаа одоо тийм манай монголчуудаас бараг мэдгүй юм байхгүйсэн баха. Бүр тэр даяар намайг ингээд одоо тэр намайг хүчин зүг би наадхантай ч унтсан ш тэгэл ярьсан юм шиг байгаа. Наа ч дуртай байсан ч юм уу. Наадхантай чи би унтцаа наа чи одоо тэрнтэй ингэсэн гэд. Ер нь хүмүүстэй ардуур наа чи унтаа яваад байгаа эдэр гэд яриа гарцсан байсан хгүй. Тийм тэгэл би нэг ганц хоёр үнээ сонсч эхлээл юу болоод байна гэж бүр амар хайгал. Тэгээ тэр хүн уг нь бол намайг хамгаалаад тэгсэн бол найзуудтайгаа тэгж ярихын ингээд хойрох хөстэй байсан гэж би бодсон байхгүй юу. Үнэхээр ингээд заах нь арга хэмжээ авъя гэсэн болохоор тэр чинь ядаж янз бүрийн яриулахгүй байх хэрэгтэй шүү дээ. Буруу юм хийсэн үнийг тэгсэн чинь ерөөсөө тэгээгүй. За. Тийм. Ер нь бол найзуудаараа нийлээл ерөөхдөө тийм байсан. Гэм. За ойлгож байна. Наач бол ихчтэй ч юм бол бичсэн байгаа. Игч нь бол дахиад цагдаагаар мэдүүлэг өгье гэж давхар явж байгаа. Тэгээд одоо ер нь бол энийг Монголд тэг ийм юмыг ийм хэрэгтэй арга хэмжээ авахулмаар байна. Тэгээд чи бол дуусанд үнэхээр баярлж байна. Маш олон хүн бас баярлж байгаа. Энийг үзээд. Тэгээд бас нэмж хэлэх юм байгаа таахгүй. За. Тэгээд нөө панда байгаагүй гэсэн шүү дээ тэр үед. Тэгээ би яг нэг гэрийнхэндээ энэ бүх явдлаа ч юм уу би уусаа тэнд ерөөс хинт чилээг байгаа даа шүү дээ. Тэгээ гэрийнхэндээ ч юм уу хэлэхгүй ч гэж бодож ирсэн нэг гэрийнхэндээгээ уцаар ярихаар
тэрийг нууж байгаа хэрнээсээ яргаар нөгөө юмнууд нь бодогдол ингээл ам хоолой зангирал уйлах гээд байсан болохоор би гэрээхэндээ гэж барыг ярьдаг байсан байхгүй юу. Дандаа чат бичдэг байсан ер нь. Тэгээд яг пандаах ирэх болж байгаа гэж сонсогдоод тэгээ би чинь дотор баярлж байгаа байхгүй юу үүндээ. Пандаахыг яг би өмнөх жилүүдээс явж исэн хүмүүсээс охин мохоо оролдож исэн гэж сонсож исэн өмнө. Гэхдээ тэр хүн намайг маань үүд болсон те ямар сэтгэл зүйтэй байгаа бүгд зүйлийг мэдчихсэн болохоор надад ерөөсөө тийм муухай зүйл хийнэ гэж би ерөөсөө боддог байхгүй юу. Тэгээд яг Туркид ирэхэд нь би ер нь аягүй баярлж исэн. За одоо панда хахад би яг одоо яг л аавдаа хэлж байгаа юм шиг ингээ бүх зүйлийг хэлж болох нь дээ. Энэ хүн намайг амар ойлгох нь л дээ гэж би амар бодож исэн л доо. Тэгээд яг пандаах ирээд эхний өдрөө бөөнөрөө ингээ тэрвэрлэж мэвэрлээд ирцээ байна тэрэ гээд. Тэгээд амар баярлаа. За хахад өстө маргааш хэлэндээ ийм болсон арга хэмжээ агуулдаг гэж бодож исэн байхгүй тэр үедээ. Тэгсэн чинь пандаах ирсэн өдрөө Onyx буюу одоо намайг хүчинзэн одоо энэ групп найзуудтайгаа бөөнөрөө уусан. Ирсэн өдрөгээ тэмдэглээд уусан юм шиг байна. Тэгээд байж иснаа орой 12 өнгөрчлөө хайлаа нэг өнгөрчлөө би яг өрөөндөө унтах гээд ганцаараа ижсэн. Унтт юм уу даа гэж байжсэн чинь гин таалга тогшоод хүн төвчсөн байсан чинь. Тэгэд хинбэ гэд гисэн чинь панда ах нь байна гэд. Тэгээ би панда болохоор тэгэл онгойлгочлаа юм л та. Тэгсэн чинь нэг найзтайгаа тийм нэг группийн нэг охиндоо орж ирсэн. Тэг өөрөө болохоор нэлээд согтуу. Тэг нөгөө хоёр нь төвшсөн байдалтай орж ирсэн байхгүй. Тэгснээ шууд орж ирснээ би ингээ барыг шалдан шахаад удалгааныхаа хувцастай ингээ сууж ирсэн байхгүй. Тэгсэн чинь шууд орон дээр хажууд ирж сууснаа шууд ингээд гар нь шууд ингээд бэлхүүсээр ингээд дамжиж шууд өгзөг батсан байхгүй миний. Тэгээ би бүр ингээд амар ингээд бүр ингээд шоконд ороод бүр ингээд яахаа мэдэхгүй ингээд хэсэг ингээд зогсож ийснэ бүр газ ухсаж босоод газ гадаа гараад тэгээд гадаа найзууд нь зогсож ийсэн байхгүй пандагаа үлээгээд. Тэгээ би бүр ингээд гадаа ижил шүүн айд энэ нэг хэсэг айгуутан болчихсон юм. Тэгэл 11 сар түүдэн болчтой шүү дээ зүрхэд. Тэгээд яг бүр чичээд би өрөөндөө ороод удмаар энэ агаа тань пандаахыг гаргачихдаггүй гэ би найзууд нь гуйж хэлсэн байхгүй. Тэгсэн чинь найзууд нь болохоор гүүштэй агаан дуусан зүгээр штэ та панда чинь олон сар ирээгүй ирж байгаа болохоор айгүй догтлоо төөрөөд дүү нартайгаа уулзмаар байна гэд догтлцсон явж илий. Ахын дуу яагаад ингэж байгаа юм гэж байгаа юм сони мэрэд. Тэгэхээр гүйг баха би ингээд ганцаараа байваар байна би унтах гэдэг та гаргаад өгдөх үү гэдгийгсэн чинь тоож өгдөө. Тэгээ би бүр хүлдэхгүй. Тэгээ манай группийн нэг залуу яг гал тогоонд явж байгаа таарсан байхгүй үүдэнд. Тэгээ би бүр группийнхаа залуугаас гуйсан тэр одоо өөрөө мэдчихлээ баг. Найз ингээд чи пандаахыг гаргаад өгөөчдөг найз нэг унтах гад хөвдөхгүй байна гэсэн чинь шууд ингээ харж ийсэн аа. Яавал гэж тий зүгээр шүү дээ. Орол байгаа ч тий гэлгүй яалаа. Тэгэл би тэр зүгээр бүх юмыг ойлгосон л доо. Энэ хүмүүс чинь энэ ахалж явж байгаа хүн учраас энэ хүн юу ч хийсэн ерөөсөө тэр хүнийхээ эсрэг зогсохгүй юм байна. Бүх зүйлийг нэг хүлийн зөвшөөрөх юм байна гэж бодсон тэр үед. Тэгэл би зүгээр баг унтлагынхаа хувцастай гадаа ингээд чичрээд пандаахыг гартал бүр хүлээг гарч өгдөггүй. Баг 30 минут болсон баха. Хальт өөрөө шагаасан чи миний орон дээр хөвтцэн гарахгүй гэд. Тэгээ бүр найзууд нь хэлээд нэг хоёр ах орлоо байлаа. Тэгж байгаа буу юм болж пандаахыг гаргаж байгаа. Тэгээд би ингээд салгалцсан, сандарсан нөгөө нэг бүх юмаа итгэж найдаж ярандаа гэж бодож исэн хүн маань ингээд орж ирээд миний биеийн дураараа хүрээд ингэсэн болохоор хамаг миний надад найдвар тасарсан л та тэр үед. За одоо дууссан юм байна. Одоо хинт ч юухач хэлээд хамаг нэмэргүй байна гэж бодоод. Тэгэл наачлаа. Уучлах хэрэг байхгүй. Зүгээр чи ярьж байна. Ингээ сайн ойлгож байна. Тэр зүгээр тэнгэр маань өдөрсөй дараа ингээд татдаггүйс маш хэцүү байсан. Тэгээ дараа нь ингээд бодохоор зүгээр л тэр хүмүүс намайг маань байхгүй болохоор дээрлэх чаа байна та. Хэрвээ маань байсан бол энэ хүмүүс ингэж чадахгүй дээ л гэж би бодож исэн. Тэгээд яг би өрөөндөө орчод айгуу салгалаа сандраад уйлаад амар хэцүүлээслээ. Хинтээ юу ч ярьж чадахгүй. Тэгээд унтах гээд арай нэг жоохон тайван арай тайвшраад нэг цаг багийн дараа үлээд. Тэгээд яг байжсэн чинь манай балконы хаалгыг ингээд нэггүй оролдоод байгаа юм шиг болсон байхгүй юу? Тэгээд би гайхаад
юу вэ гэдгсэн чинь нэрийн хүн ингээд тат чангаагаад орлоод байна манай балконы алгыг. Тэгээд тэр үед азар яг манай балконы алгаа хэд хоногийн өмнө нөгөө нурж унаад салаад тэгээ манай группийн залуучууд нийлж агаад ингээд тогтоогоод бүр гүжөөд онгохгүй болтол янзлсан байхгүй юу. Яг тийм болж таарсан азар. Тэгээд орлоод харна би бүр амар сандраад гяс нөгөө нэг үүднийхээ коридор руугаа гараад тэгээ нөгөө коридороос чинь нөгөө нэг цонхоор харангууд яг манай балконы хаалга харагддаг байхгүй юу. Тэгээ яг манай үүдэнд нэг охин байсан манай группийн нэг охин нэг залуу. Тэгээд хүй үүдэнд манай балконы хаалга нэг хүн онгойлгох гээд ингээд хийм бол айгаад гэдгийгсэн чинь за бэж сэмбэргээ хараатай. Тэгээ цонхоо нэг харсан чинь панда ах онгойлгох гэж зогсож байсан байхгүй юу. Унтлаа гэж өрөөнд байж одоо унтлаа гэж орчоод цагийн дараа манай балконы алга цаавч мэдчихэж тэр хүн олон жил тэндээ байсан болохоор. Тэгээд балконы алга онгойлгох оролж исэн байгаа байхгүй юу. Тэр хүн бол намайг өрөөндөө ганцаараа байгааг угаасаа бүгдийг мэдчихсэн байхгүй юу. Тэгэл пандах зогсож шít гэл. Тэг би бүр яах гээд байгаа юм бэ? Яагаад заавал намайг гэж яагаад цаавал би муухай зүйлийг амсах хэрэгтэй гэж амар үнэхээр муухай санагдчихсэн тэр үед. Гэтэ би өөрөө хүчтэй тулдаа гайгуулгаа л да бас өөр одоо татгаж байгаа ч юм уу дэмж байгаа хөгмөөг нэг тэгж оролцсон бол амиа оролцсон ч байгаа юм билүү. Үнэхээр хэцүү байдал байсан л та үнэндээ. Ойлгож байна. Стоочлын юм зүйл болсон. Чи зэрэгтэй энэ бүхний justice тийм одоо justice-ийн авал гэж хичээ. Би энийг тэнэц чин хичээн чамд бол туслах хүмүүс тэгээ зөндөө гарч ирнэ. Чамд дэмжих хүмүүс зөндөө гарч ирнэ. Угаасаа энэ ийм хэрэгэндээ дуугаа өнгөрөө тиймэрхүү юм ярьдаг хүмүүсийг зүгээр бити тоо тэд нар бол ямар ч тийм тарихгүй бас та нар зүгээр ингэж хэлчихье. Яг ингээд надад болохоор одоо ерөөсөө ийм юм тохиолдож байгааг байхгүй өмнө нь. Тэгээд манай найзуудад ч юм уу одоо таньдаг хүмүүст ингээд жоохон юм хүчирхийллийн янзтай иймэрхүү юм тохиолдож исэн. Одоо ерөнхийдөө айгүй илбэг болцсон санагддаг байхгүй надаа. Одоо эрэгтэй хүн ингээд одоо эмэгтэй хүн дураараа хүрэх дураараа ингэж биедэн хүрэх янз янзын одоо нэмэх 18 сэдвэр юм ярих ч юм уу. Тиймэрхүү юмнууд ингээ би ер нь бол найзуудаасаа өмнө зөндөө сонсч ийсэн жоохон бахасаа л хэлээд. Одоо хамаатных нь ах нь ингэж оролцож ийсэн тэрэ найз ихчээгийн найз залуу нь оролцож ийсэн ч юм уу. Ийм нөө зөндөө сонсч ийсэн. Тэгээд тэр үед болохоор би ингээ яаж юм байдаг вэ? Яаж ингэдэг вэ? Тэр үед яадаг бол ийдэг бол гэж боддог л байсан л та. Тэгээд сүүлд одоо ингээ мэдгүй ийм юм бүр амар олчирсан юм шиг санагдаад байгаа надад. Уг нь байхсгүй зүйл ч тийм энэ. Олшрох тусам уг нь бол ерөөсө байж боломгүй зүйл байгаа даа. Тэг яагаад ингэж байгааг ерөөсө очиж ойлгохгүй. Одоо тэгэл Монголын нийгэмд маш том асуудал. Тэгэл одоо чи эмэна өөр зөндөө хохирогчнууд ингээд энийг ил гаргаж энэ Монголын нийгмийн Монголын хүмүүсийн бодлыг өөрчилж энэ бүгдийг энэ justice-ийг авах энэ төлөө ингээд ажиллаж байгаа. Тэгээд яг нөгөө нэг өөрчлөлт гэхээр надад ингээд би өөрөө айгу нээлттэй төрлийн юм баггүй юу? Ер нь хүнтэй, эрэгтэй хүнтэй ч гэсэндээ. Ер нь айгу нээлттэй, аав ээжтэйгээ нээлттэй өссөн. Тэгэнгүүт яг ийм юм тохиолдод ирэхээр өөрийгөө амар зоригтой өвчтэй гэж боддог байсан ч гэсэндээ яг ийм юм үнэхээр тохиолдохоор бүр үнэхээр шалдаа болд юм билий. Хүн ингээд өөртөө итгэл юусоо байхгүй хүнтэй ч нэг нийлгээ байл өөрийгөө ингээд тусгаарлцдаг юм билий. Ер нь л нэг үнэхээр амар хэцүүлсэн л да. Одоо Туркид хамт байсан манай группийн хүмүүс ч юм намайг бол уусаа гадралж л байсан бах би бүр үнэхээр хинтээч нийлдэхүү хинтээч цуг байдгүй мөнхийн ганцаараа л идэг гэсэн. Орой болгон цаг хугацаа явж өгдөггүй. Маш их юм бодогдоод ер нь л аягүй шодрог босол санагддаг л байсан л да. Ойлгож байна. Тэгэд одоо яг энэ Panda Entertainment гэж байгаа шүү дээ. Onyx гэж хамтлаг байгаа. Тэнгүүд энэ хүмүүс айгүй олон жил ингэж үйл ажиллагаа явуулж ирж байгаа. Одоо Panda гэж хүн ярьдаг байхгүй юу? Бидэд ингэж амар олон жил 10-аад жил ингэж зүтгэж ингэж босгосон энэ хөдөлмөр гэж ярьдаг байсан байхгүй юу? Тэнгүүд яагаад
олон жил ингэж хөдөлмөрлөж ингэж босгосон ийм том эрхэм зүйлээ ингэж нандинж байгаа юм бол яагаад ингэж зүгээр өөрийгөө захирч доотоо захирч гаж хүслээ ингэж захирч чаддгүй юм бэ? Үнэхээр тэгж нандинж исэн бол яг ч тийм муухай үйлдэл хүнд хийж хүнийг тэгж хархлуулж амар хэцүү байдалд оруулт юм бэ гэж бүр гайхаад байгаа байхгүй. Үнэхээр тийм нандин, үнэхээр тийм бүх сэтгэл зүрхээ гаргаж одоо бүтээж байгуулсан амьдрал те бүх зүйлсээ яагаад иймхэн юмар нурааж байгаа юм бэ гэж хэлмээр энэ даа бүр. Одоос над руу чад бичээл юм. Ах нь ингээд бүх зүйл та хэдийг ингээд дүүнрээгээ бүжиг тайртай ийм дүүнрээгээ дуртай ямаараа мөнгө олоосаа ингэж л явдаг штэ ах нь. Тэгэхээр чи яагаад намайг ингэж байгаа юм бэ тэгж байгаа юм бэ гэж надраас хүмүүс тэр ах мах биччихлээ. Тэнгүүд яг өөрт нь хэлмээр байгаа байхгүй. Та тэгвэл яагаад ийм сайхан нэр хүндий ийм сайхан ажил төрлөө яагаад ингэж гэр бүлтэй хүн бийж өөрийнхөө дүүш өөрийнхөө хүүхч хүмүүсийг оролдож тэ найз нөхдөж гисэндээ яагаад эмэгтэй хүнийг ингэж муухай хүүхдийг ингэж муухай эвгүй байдалд оруулж тэр хүүхч амиа орлжуул яах юм хэм бистэ. Яаж ингэж харахлуулж байгаа юм бэ гэж хэлмээр энэ даа. Дараачтай ч гэсэндээ одоо энэ хүний ажил төрөл одоо цаашдаа яахаа мэдэхгүй лээ. Гэтэ ер нь бол одоо хэлэхэд энэ хүний ажил төрөл нь зогсохгүйгээр цаашаа үргэлж хэлсэн ч гэсэндээ одоо охид одоо эмэгтэйчүүдээ тий бүжиг тайртай ч юм уу туртай ямаа хийж байгаа туртай ямаа ингээд өгжүүлээд явж байгаа хүмүүст хэлэхэд ямар нэгэн тийшээ ажиллаж ч юм уу тий янз бүрийн юмд орохоор олвол яг тэр хүнийг нь амар сайн судалж байгаарэ аав ээжигээ ч гэсэндээ бас очиод уулзуулж байгаарэ тийм бүх зүйлээ судалж байгаарэ л гэж хэлмээр юм. Эрэгтэй хүн гэдэг бол эрэгтэй хүн байд юм биш үү? Чамд ямар ч хэцүү зүйл тохиолдож исэн тэр хүн эвидэ гэж байгаа ч гэсэндээ ардуура шал өөр юм бодсон байд юм байна. Тийм учраас охтууд амар ухаантай байгаарэ хэрвээ чамд эрэгтэй хүн дураараа биенд чинь үрээд чамайг тохгүй тийм мэдрэмж төрүүлээд те чамд эвгүй мэдрэмж төрүүлсэн л тэр чинь бэлгийн хүчирхийлэл шүү. Тэрийг амар сайн ялгаж салгаж ойлгож байгаарэ л гэж хэлмээр. Баярлалаа. Одоо чиний энэ үйлдэлээс маш олон охтууд охтуудыг ингээд хамгаалчихж байгаа. Одоо ингээд энийг удахгүй яваад тэгэл дахиад иймэрхүү юм болох байсан. Болж магадгүй байсан. Тэгээд чамд бол үнэхээр баярлалаа. Тэгээд маш олон хүн бас чамд баярлж байгаа. Тэрийн бити мартаарай. Энэ бол чи бол маш мундаг зөрөгтэй байлаа энэ дээр. Баярлалаа. Тэгээд юм нэмэр хэлмээр. Одоо хаа болсон бас танд бас хаа маш их баярлалаа. Ийм зүйлийг гоё нээлттэй хүмүүст хүргээд байж байгаадаас танд маш их баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. За. The hard watch ёстой хэцүү юм. Би энэ дээр дахиад нэг хэд юм харуулсан. Гэхдээ санаандгүй тэр инста нэр нь орсон. Тийм учраас салт байж байгаарэ. Энэс гадна дахиад нэг өөр хүн тэдний талаар нэг юм бичсэн байна. Энийг би танарт харуулъя. За. Тэнгүүд энэ охин бас ярьснаасаа өмнө энэ чатнуудаа харуулсан. Жишээ нь тэр Mr. Happy бол бүгдийг хэлсэн. Тэгээд Mr. Happy бол зүгээр за ойлголоо. Ах нарах хэмжээ авъя. Тэгээ ямар ч хизээч ямар ч арга хэмжээ аваагүй. За тэнгүүд тэгээд бүх бичсэн юм байгаа. За нэмж хэлэхэд за энийг эхлээд явуучих. Энэ Panda Entertainment манай найз өмнө жил явж байсан. Тэгээд энэ авч явж байгаа гол хүн нь Panda гэх өөрөө манай найзыг өрөөнд нь орж ирээд уулгаад хүчндэх гэж чичрээд байдаг байсан. Уцаар ярих болгонд нь жоох айцтай хэцүү байн гэдэг байсан. Зүхтаагаал яваад байдаг байсан. Байлаа. 50 байж чадаагүй байсан бас 21 хүрээгүй охид залуусыг урайлан дуудаж хамт уулж идэж байнга согтуу явж идэг хүмүүс бүгд тийм байна гэсэн. Тэглэж Panda гэж залуучин гигэхийн амтэнч биш хамт найзлаа дотноо гэд бүжгэлдэг явдаг залуус нь найзуудтай нийлээд хамт охтуудыг оролдоод ичгүй юу ч болоогүй юм шиг явж байгаа. Пандан тэгээд хариуцаж явдгийн болохоор чимээгүй дараад өнгөрч тийм шиг байлаа.
За эднэр бүр давцсан. Манай найзыг панда гэж залуу хар шөнө ууй ах нь ганцаардаад байна. Хамт тэрвэрлтэй дунтий гимгүү сайхан тэрвэрлтэй дунтах гоё штэ гэж худсаж байна. Жохо охиныг. За саяны охин бол 21-тэй болцсон. Гэхдээ тэр охиныг уулуулаад хүчинсэн. За энэ дээр бол нас хамаагүй. Тэ 21-ээс бага байсан бол ялгаагүй ч хүчин. Ихнэр хүүхдсээ байж ингэж ичихгүй. Энэ ихнэр хүүхдсээ байж ингэж ичихгүй. Будар завхаа юм хийгээд хажуугаар нь хідэн найз нөхөд бүжгэлдэг залууч өөршгөө өрөө татаж хэрэгэн нуудаг. Ийм заваа үйл ажиллагаа явуулдаг энийг тассан зогсмоор байна. Манай найзыг бол энийг ярихыг хүсдэггүй. Одоо бүр энэ асуудалд ч оролцмооргүй байна. За энэ бол тэгээд өөр найзыгаа ярьж штэ бас ийм юм тохиолдсон. За зөвхөн саяны охин биш. Болохоор зүгээр хэлж гимгүү гигэн хүн биш шүү гэж батлах гэж бичлээ. Энэ асуудалд өөрийгөө бол найзыгаа утгахгүйгээр зүгээр ийм хохирогч байгаа шүү гэдгийг баталж хэлмээр санагтаад ариухан хүн шиг царилтаад олон охтыг түрк авч явж бэлгийн дарамт үзүүлдэг байж үгүй гэж худлаа ярьж байгааг нь хараад өгөөдөөс хүрэлтээ. За summarize. За дахиад эндээс тэгээд мэдээж энэ охины бас өөр нөгөө өнгөрсөн шилжээ. За тэгэхээр саяны мэдээлэлээс юу мэдэж авсан бэ? За энэ бол Дизад саяны охиныг хүчинсэн. За тэнгүүд Mr. Happy энэ бол тэр бүгдийг мэдсэн ч дуураагүй чимээгүй байсан. Найзыгаа хамгаалсан. Тэр жоохоо охин бол хамаагүй байсан энэний хувьд бол. За тэгээд нөгөөх юм бол нөгөөх нь Айжин байна уу? Айжин бол байгаа. За нөгөөх нь бол тэгээд энэ гинэ. За энэ бол Onyx-ийн панда. Энэ бол оролцсон, хүрсэн. Тэгээд одоо өөр хүмүүсээс юм сонссон тэр нь одоо тэгээд тэд нар өөрсдөө хэлээгүй болохоор энэ охины хэлж байгаа юмыг би хэлж байна. Тэгэнгүүт бас өөр сонссон, өөр бичсэн. Жишээ нь сая бас өөр нэг DM-аар энийг явуулсан байгаа зү. За тэгээд мэдээж саяны охины их чинь өчигдөр бол яг угчдөр ч үлээ. Төстэй юм ярьсан. Тэгээд дахиад цагтаагаар мэдүүлэг өгөөд явж байгаа.